Бид өнгөрсөн жил гэсэн хэлсэн өнгөрсөн жил бас тодорхой асуудлууд байсан. Тухайд асуудал хариуцсан сайд нь бол тодорхой бас шийдлүүд танилцуулаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдсан тодорхой одоо чинь асуудлуудыг даван туулах тийм арга замуудыг бас хэрэгжүүлсэн. Гэтэ энэ бол яг зүгээр хин сайд байхаас эсвэл ямар хүн сайд байхаас шалтгаалаад энэ сан дээр ямар нэгэн асуудал үүсэж байгаа юм бол биш. Энэ сан угаасаа тэр хэлээд байгаа тогтолцоотой уялдсан за тэрнээс гадна тогтолцоогоо бид бүрэн хэрэгжүүлж чадахгүйгээс болол одоо ийм асуудал үүссэн байгаа шүү дээ. Хамгийн энгийнээр хэлэх юм бол энэ үйлчлэгийг авдаг эмнэлгийн удирдлагууд чинь энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар бол за эрүүл мэндийн эмнэлгийн менежментийн талаар бол нэг хайхтар мэрэгсэн улсууд биш байдаг юм тохиолдлууд байдаг. Энэс болоод асуудал үүсэж байгаа. Тэрнээс гадна манай одоо өөрийн соёлын орчинд байж байгаа зүйлүүд бол байгаа шүү дээ. Одоо бие биенээ сайн мэддэг учраас тэрэнд нь одоо энэ дээр гэсэн янз янзын асуудал гарч ийн гэж тэр жиштэй асуудал баг. Гэхдээ энэ бол одоо нэгэнтээ ингээд бид тогтолцоогоо ахаад боловсронгуулгана гэж байна. Тогтолцоо муу тогтолцоо бол биш. Энэ бол шилжсэн өөрөө зөв гэдгийг олон улсын байгууллагад үгэнсэн манай одоо эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн удирдлагыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгуулагчдын энийг үгэнсэн шүү дээ. Энэ бол бид шилжих ёстой гэдгийг бол хэлсэн. Нөгөө талдаа бол илүү одоо оновчтой боловсронгуулахтай холбоотой бидэнд байгаа сорилцуудыг та хүн их тодорхой хэлжлээ. Цаашлаа бол энэ эрүүл мэндийн даатгалын сан бол цэвэр мэрэгжлийн одоо удирдлагатай байх ёстой. Энийг анхч ярьж ирсэн гадны одоо шинэ байгаа туршлагч тийм байсан. Гэхдээ бид бол ингээд хуулиа ингээд баталсан. Тэр хуулийн сайдар нь хэрэгжүүлсэн учраас өнөөдөр сайдрыг буруутгах бол биш. Энэ тогтолцоог нэр нь ахаад саяны байдлаар оновчлох ёстой гэдэг дээр бол санал нэгж байгаа шиг байна. Тэр хууль орж ирэх юм байна гэж ойлголоо. Нийгмийн даатгалын одоо үндэсний зөвлөл харьцангуй мэрэгжлийн болцсон тэр үндэсний зөвлөлийн дэргэд одоо бас мэрэгжлийн холбоод ажиллаж байгаа. Мэрэгжлийн хороод ажиллаж байгаа. Тэр мэрэгжлийн хороод нь энэ тооцоолыг нэгэд оруулж ирээд тэндээ шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэр энэ зүйл рүүгээ цаашдаа явхаас үр арга байхгүй. Тэгэхгүй одоо чинь магадгүй захиргааны байгууллагын саналыг одоо нийгмийн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь санал болгоод тэрийг хэлцээ шийдвэр гаргаад явдаг байх юм бол энэ өөрөө бол бас ахаал эрсдэл агуулна гэж байгаа юм. Явцад нь бас улсын шийдвэрүүд гарч ирсэн. Энэ нийгмийн даатгалын сан дээр ч гэсэн гарч ирсэн, эрүүл мэндийн даатгалын сан дээр ч гэсэн гарч ирсэн. Тэр гарч ирснийг бол бид нар сайн мэдж байгаа шүү дээ. Бид бол урдсан сэргийлэх үзлэг гээд ирээсээ улс орноороо кампаничсан ажил хийжсэн. Эн чинь бол санд бол маш том ачаал өгсөн. Энийг бол цаашдаа бол гарахгүй байх талаас нь хуульчлах ёстой. Уг нь хуульчилсан байгаа боловч тэр хуулийг хэрэгжүүлээгүй бол яах ёстой вэ гэдгээ цаашдаа илүү сайн бодох ёстой. Нөгөө нэг зүйл бол энэ сан бол эрсдлийн сан учраас энэ сангаас үйлчлэгээ авах байгаа улсууд бол эрхтгч байх ёстой. Эрхтгч байх ёстой гэдэг нь бага төлчөөд их хэмжээний одоо үйлчлэгээ аваад байгаа. Тэр төрөөс хариуцдаг, шимтгэлийн хариуцдаг нийгмийн бүлгүүд байна шүү дээ. Энийхээ асуудлыг ахаад тооцоол хийгээд маш тодорхой эрхтгч байх зарчмын үүдэн дээрс энэ шимтгэлийн асуудлын төр хариуцдаг юм уу? Бусад хэлбэрээр ямар нэгэн зохицуулдаг юм уу? Тэр менежментийг бас олох ёстой. Тэгжээж энэ бол явнаа. Тэгэхгүй бол энд ирээд одоо шинэ зөвлөлийн гишүүд, эсвэл одоо яамных нь, эсвэл одоо агентлагийн нэрхэн зэрэг тэд нар буруутай юм шиг л байнга одоо хараад идэг. Ямар нэгэн байдлаар нөхдүүдийн хариуцах ажил мөн боловч бүгдээ цаана байгаа асуудлаа бид нар шуурхаа шийдэж авахгүй бол эрхчлүүдийг бид нар яг ингэж яриа сууж байна. Эрхчил яг ийм л тайлан хэлж чинь. Тэгэхээр тэрнээс урдсан байдлаар шуурхаа бид нар энэ хуулийг оруулж ирээ тэгээ батлаад өгье. Тэр хуулийнхаа дагуу харин одоо чинь мэрэгжлийнхаа удирдлагыг хэрэгжүүлээд явах зүйлээ бол та бүхэн мэд. Цаана байгаа тогтолцоогоо илүү боловсронгуулж энийг ажиллуулах зохион байгуулалтаа бас хий. Тэгээд тэрнээс гарсан үр дүнг бол бид нэр эрхчлүүдийг дахиад ярьж байгаа ёстой. Сайн үр дүн гарах байх гэж найдаж байна. Гарах ёстой гэж бодож байна сайдаа. Энэ бол одоо таны өөрөө чинь бас одоо байнга ярьж ирсэн манлайлал зүйл нь манлайлах ёстой гэж таны хэлж ирсэн зүйл учраас ийм үр дүн гарах ёстой гэсэн хүлээлттэй байна. Баярлалаа. За баярлалаа. Баатар хөө гэсэн үг байлна.